Чингис хаан үндэсний музейн боловсрол олон нийтийн харилцаа маркетингийн хэлтсээс сар бүр музей мэдээллийг бэлтгэн өргөдөг билээ. Ингээд та бүхэнд 8-9 сард хийгдсэн онцлог ажлын мэдээллийг таймлан хүргэж байна. Их түүхээ түмэн олондоо сурталчлан таниулах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн нь олон улсын тусгай үзэсгэлэн 7 дугаар сарын 2-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тусгай үзэсгэлэн сарын хугацаанд дотоод гадаадын 16181 хүн үзэж сонирхсон юм. Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт улстай холбоотой ховор нэмдэн дурсгалуудыг их нутагтаа үзэх боломжийг энхүү бүрдүүлж олон улсын түвшний үзэсгэлэн хүлээн авах боломжтой болсныг Чингис хаан үндэсний музейн хамт олон энэхүү үзэсгэлэнгээрээ харуулж чадлаа. Монгол улсад орчин цагийн музей үүсч байгуулагдсны түүхт 100 жилийн ойн арга хэмжээ хүрээнд Чингис хаан үндэсний музейээс Монголын музей 100 нэгдсэн чуулганыг 9 сарын 5-наас 8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн хар хоримд зохион байгууллаа. Нэгдсэн чуулганаар Монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ, салбарын хүний нөөцийн бодлого, уг соёлын талаар хэлэлцэж, нийслэл хөдөө орон нутгийн 350 гаруй төлөөлөгчид оролцлоо. Монгол улсын засгийн газрын шийдвэрээр 2024 оныг үндэсний бичиг соёлын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан үндэсний музей, Бүх бичиг соёлын академи, Төв аймгийн соёл урлагийн газар хамтран халах гол цогт хүнтайжийн хадны бичээсийн 400 жилийн ойг зориулан уран бичлийн улсын уралдаан үзэсгэлэнг Төв аймгийн Дэлгэр хаан сүмийн нутаг дахь Дуутын хадны дурсгалт газар 9 сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү улсын уралдаанд нийт 16 уран бүтээлчид оюуны орхи болсон бүтээлээ эргүүлж шилтгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн олон улсын бичиг үсгийн өдрийг олон хэлний боловсролыг дэмжих нь бичиг үсэг харилцан ойлголцол инх тайвны төлөө уур амьдаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулагдж буй үндэсний бичиг соёл номын өдрүүдэд Чингис хаан үндэсний музейгээс эрхлэн гаргасан Дэлхийд тархсан Монголын өв 11 дахь цуврал номыг танилцуулан оролцож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар Чингис хаан үндэсний музей, Чингис хаан судалтын олон улсын холбоо хамтран Монголын эзэнт гүрний өв бичгийн ихсруулж ба эд өлгийн соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан үндэсний музейд зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Япон, Орос, Итали, Австрали, Хятад, Иран, Франц, Герман, Ватикан хот улс зэрэг 10 гаруй орноос Чингис хаан судлалаар судалгаа хийж байгаа хамгийн алдартай эрдэмтэн судлаачид оролцов. Хурлыг нээж Чингис хаан үндэсний музейн захирал академич чуулган Чингис судлалаар дэлхийд хамгийн том судалгаа хийж байгаа эрдэмтэд чуулж цаашид Монголын эзэнт гүрний түүхийг хэрхэн авч үзэх тал дээр хэлэлцэв. Монголын эзэнт гүрэн дэлхийн дахны улс төр эдийн засаг, шашин, түүх, соёл, оюун сэтгэлгээ, хууль, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн хөгжид ихээхэн нөлөө үзүүлж түүх соёлын дахин давтагдшгүй өвийг үлдээсэн. Монголоос өөр ямар ч эзэнт гүрэн өнөөдрийг хүртэл хийж чадаагүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөөр байна. Өөрөөр хэлбэл Чингис судалтын шинэ үе дахин бий болж байна гэдгийг тодтолгон тэмдэглэв. Бүгд найрамдах Болгар улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Юлиан Ривалский, эрдэмтэн нарийн бичгийн дарга Нелли Ксива нарыг Чингис хаан үндэсний музейн захирал академич чуулган хүлээн авч уулзсан Болгарын шинжлэх ухааны академитэй хамтран ажиллахаар боллоо. Мөн талууд хоёр талын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж археологи, угсаатан зүйн чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах туршлага солилцох талаар санал нэгдэв. Чингис хаан үндэсний музейн захирал академич чуулган Япон улсын Каназава их сургуулийн эртний соёл иргэншил, соёлын нөөц судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ үеэр Чингис хаан үндэсний музейн захирал академич чуулган Каназава их сургуулийн эрдэмтэн Такаши Какухартай эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурлаа. Энэхүү гэрээг үзүүлснээр хоёр байгууллагын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийх, археологийн материалуудыг судлах, судлаачдыг харилцан солилцох, хэрийн судалгааг хамтран хэрэгжүүлэх боломж нэгдэж буй юм. Чингис хаан үндэсний музейн захирал академич чуулган бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койкагийн дэд ерөнхийлөгч Ли Юмён, Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хямнан болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Солонгос улсын Койкагийн буцалтгүй тусламжаар Чингис хаан үндэсний музейд 2025-аас 2028 онуудад музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадварчийг бэхжүүлэх төсөл эх жилээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Энэхүү төслөөр дамжуулан музейн ажилтнуудын чадварчийг сайжруулах, дижитал контент бүхэн үзэсгэлэнгээр аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон нийтэд түүх соёлын боловсрол олгох боломжийг нэмэгдүүлэх, соёлын үеийн баримтжуулалт, дата сангийн эхлэл тавигдаж байна.
Монгол улсад төрийн альчлал хийж буй бүгд найрамдах Словын улсын ерөнхийлөгч Наташа Фриц Мусаар нөхөр Алиаш Мусаар хүүгийн хамтаар Чингис хаан үндэсний музейд 8 дугаар сарын 20-ны өдөр зочлоо. Хүндэт зочдыг Чингис хаан үндэсний музейн захирал Актемч чулуун хүндэтгэлтэйгээр хүлээн авч өгтөн нүүдэлчдийн анхны төр тос хүннүүгээс эхлэн 20 дугаар зууны ихэнх хүртэл Монголын төр тосны түүхийг харуулсан танхимудаар зочлууллаа. Мөн зочид хүндэт зочдын дотор талархсан сэтгэлийн өвөө бичим гарын үсгээр зурж үлдээсэн нь түүх болон үйлдэлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор Моон ирээдүйн төлөв сэдвт дэлхийн эмэгтэйчүүдийн анхбар чуулга уулзалтад оролцож буй Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн орлогч Амила Мохамед 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингис хаан үндэсний музейд очлоо. Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 1000 орчим өвлөн уламжлагчид салбарын 150 гаруй байгууллагын төлөөлөл дэлхийн 14 улсыг хамруулан нүүдэлчдийн соёлын үеийг сурталчлан амжилттай зохион байгууллаа. Чингис хаан үндэсний музейн зүгээс музейн үйлчмэрт тулгуурлаж, музейн боловсролын 8 хөтөлбөрөөр оролцож, 800 гаруй үзэгчдэд үйлчлэн, музейн виртуал үзмэр болох ЮНЕСКОд бүртгэгдсэн байгалийн үндэслэлт газруудыг VR технологиор аялуулан үйлчиллээ. Чингис хаан үндэсний музей бүгд найрамдах Солонгос улсын Гүнжигүн үндэсний их сургуультай хамтран соёлын үеийн хадгалалт хамгаалтын мэрэгчлэлтийн чадварчийг бэхжүүлэх сургалтыг 8 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны дуустал амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 19 аймгийн ажилтнуудаас гадна нийслэл дүүргийн 32 байгууллагын 92 хүн хамрагдаж сертификатаа гадаа авсан юм. Түүх соёлын эрхэмлэгч та бүхэн музей мэдээлэлтэй хамт байгаарай. Чингис хаан үндэсний музей